Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдрийн бичлэгтээ эргээд тавтаа морил надтай хамт өнөөдөр ингээд ярилцах гад хөргөн миний хоб бацхыг сонсохоос ороод ирсэн та нарт зөндөх баярлалаа. Тэгээд хамгийн гол нь би ямар ч цензургүй ч юм уу ингэж хамаагүй хүнийг хараар бодох гэж энэ бичлэгийг хийгээгүй. Тэгээ нэгдүгээр та нартай хэлье. Хоёрт би та нар харж байгаачлан та нар зарим нь анзаарсан бах миний девайсууд арай шинжлэгдсэн байгаа. Тэгээ энийхээ талаар бас та нартайгаа ярилцъя гэж бодоод ингээд бэлтчихсэн сууж байна. Миний хамгийн ихэнд та нарт ярих зүйл бол би яг ингээд худалдаа авалтад хийсэн зүйлсүүдээ харуулад тэгээд жоохон шинжилтүүдэд та нарт харуулъя гэж бодож байна. Тэгээ миний хамгийн ихнийх нь бол одоо та нар намайг үзэж байна. Миний шинэ утас байгаа. Мэргэжлийн камер гэхээсээ илүүтэй би утас сонгосон. Ягаад гэхээр одоо сүүлийн үеийн гар утаснууд бол ерөөхдөө миний би бүр ингээд мэргэжлийн одоо кино контент хийдэг хүн биш учраас надад бол утас авахд хангалттай гэж үзсэн учраас би ийм утас авсан. Тэрээ 25 ультра авсан байгаа. Тэгээд энийг Солонгосоос яг оруулж ирсэн юмс наваад би ингээ мэдээ зардалсан. Одоо ингээ та нар маань бичлэгэн дээр үзэж байна. Дараагийн миний авсан зүйл болохоор энэ. DJI ямар нэртэй микрофон блээ те. Ямар ч нэг юм DJI mic авсан. Тэгээд би мөнийг нугасаа хэлэхгүйгээр явчих гэж бодож илэн л да. Тэгэхээр та нар хэдэр авсан та нарт угаасаа нэг сонирн биш шүү дээ. Би яг ийм хөвчлөг үзгээр бичээд хахаар надад ч сонирн байт юм. Эвгүй юм аа. Тэр гэрлийг авсаа та нарт харуулъя. Надаас маш олон хүүхнүүд, маш олон эмэгтэйчүүд маань өнөөдрийн мейкапа Лука яаж хийснэ үзүүлээч гэж мэгээд айгу хөрх асуудаг байхгүй. Тэгэхээр би тэр контентийг хийхин тулд надад зөвхөн ring light байхад хангалттай бишээс учраас би тэр гэрлийг авсан байгаа. DJI mic-тэй хамт camera house гэдэг дэлгүүр байдаг штэ. Та нар мэдхүү компьютер лайнд нэг давхарт байдаг лангуунаас нь очиж авсан. Тэгээ хамгийн гол нь camera house-ийн яагаад camera house-ыг сонгосон бэ гэхээр өмнө нь анх би YouTube-ийн бичлэгийг эхэлж байхад camera house нэг юм тэр үе чинь нэг юм ковидын үеэс ахгүй. Тэгээд camera house нөгөө пэйжээ идэвхжүүлэлтээ хийгээд уралдаан зарлцсан. Тэгэнгүүт яг нэг юм 3 байр эзлүүлэх байсан. Тэгээ би микрофоны лажмаар нь гэж агаад хожоод нөгөө миний өмнө хэрэгэлдэг байсан Boya брендийн нэг юм уцтай мик шүү дээ. AUX оролттой. Тэр микийг хожиж ирсэн байхгүй юу? Яг ингээ манифест хийснийхээ хүчээр би хоцсон гэж одоо боддتي. Тэгээ дараа нь би яг тэр шагналаа авчаад гараа явж байхдаа би нөхөртөө тэгж хэлжээс ахгүй. Хизээ нэгэн цагт би мэдээж сайжруулалт хийх надад шаардлага гарна. Тэр үед би заавал камера аваасаас бүх зүйлсээ авч гинэ гэж бүр ингээ бодож ирсэн. Чин сэтгэлээсээ хэлж ирсэн. Тэгээд тэр хүслээ ч гэсэн бас ингээд биелүүлэх боломжтой болоод биелүүлж чадсандаа амар ингээд зөндөө баяртай байгаа. Тэгээд камера аваасаа ахт ч гэсэн хэлсэн. Ах маань ч гэсэн айгуугой хүлээж аваад баярлаад тэгээд надад тэр гэрлийн маань хөлн ингээд тусдаа үнэлгээтэй идэм байлээ. Тэгээд надад бас хөрхөн чанартай хөрхөн гэрлийн хөл өгсөн, бэлгэлсэн. Тэгээд камера аваасаа хонт олондоо зөндөө их баярлалаа. Тэгээд миний дараач авсан хамгийн гоё зүйл маань энэ. Lanvin Jean. Миний хамгийн дуртай, хамгийн гоё үнэртэй бас яг ингээд намайг илэрхийлэх юм шиг юм үнэртэй бас ахгүй. Тэгээ энэ үнэртэй басыг төрөгчгээр хүмүүс ингээд зүгээр таксин суусан ч таксины жолооч ах ч юм уу те. Чи ямар гоё үнэртэй юм бэ гэд амар тэгч мэгч хэлдэг. За тэгээ мэдээж миний үнэр байна гэж юу аах вэ? Of course үнэртэй бас. Миний дараагийн авсан зүйл болохоор одоо энэ өмсчихсэн байгаа цамц маань энэ crop top юм. Энэ жил нэг ямар нэгэн амтны хээтэй нөгөө хувцснууд ингээд тренд болж байгаа штэ. Тэгээ би энийг авсан. Энэ надаас амар хөөрхөн таалагдчихж байгаа ингээд танцууны юм урт. Юу гэдэг бэ гэж хэлээ. Тэгээ бас дээрэс нь энэ нүдний шилийг авсан байгаа. Ийм хөөрхөн улаан ийм арантай ийм шил авсан. Тэгээ энэ болохоор яг энтэй төстэй. Гэхдээ би бараг энэ мөнгө гэж бодож байна. За эхлэлгүүрт нэг давхарт 89,000 гэж хэлсэн ахгүй юу. Тэгээ би яг авах уу байх уу гэжсэн чинь ашгүй тэр хүн нь байгаагүй. Хэрвээ хүн байсан бол би авч тэнэгдэх байсан. За тэгсэн чи би энийг урдаас хэдэд захиж авлаа. 29 яон мон байсан баг шүү. Дараачих нь болохоор би аим хөөрхөн цүнх захиж авсан. Ийм хөөрхөн цүнх захиж авсан. Тэгтээ зүгээр
яг уу хямдхан цүнхэлтэй I know яг уу брэнд ч юм уу те энэ төр биш. Тэгтээ надад зүгээр таалагдаад хөөрхөн санагдаад би энэ цүнхийг захиж байсан. Тэгээ ингээ өөрчлөхөр нэг юм. Танаар ч хоолоос арил. Миний гизэг битээ тавар би жоохон бүдүүрээд байгаа шүү. Ийм цүнх байна. Энийг би тэгтээ заалж магадгүй шүү. За хэрвээ авъя гэж байгаа хүн байвал аваарай. Дээрэс нь би нэр энийг юм бас захиж авсан. Тэгээ энийг зарах юм. Энэ нөгөө нэг стик, wax stick гэхгүй юу? Тэгээ ингээд доороос нь ингээд түлхээд дэше гараад ирдэг. Энэ хартаа. Энийг бас 20 сая төгрөгөөр зарж байгаа шүү. За та нар авахаар бол надаас аваарай. Зарагдах нэг үе гээд үзэхэд тэгээд авчруулсан. Та нар авмаар байвал аваарай. Тэгээ одоо нөгөө нэг юм сойтхон сан байдаг штэ яг үсгүүлчилэхэд ингээд одоо Холливуудын одуудыг та нар ерөнхийдөө ингээд дагаад үзэж хардаг бол мэдэн те яг Bella Hadid, Hailey Bieber эдгээр ингээд үсээ айгүйх гүлчилэгдэн штэ те Ariana Grande ч юм уу те эдгээр болохоор нэг юм сойтог шиг гутлын одоо нэг дээр үеийн сойтог гэж яддаг штэ гутал тасалдаг яг тэр шиг тийм сойтхон самаар ингээд ваксныхаа дараа ингээ гүлчилгээ бүр ингээ юучгүй болгоод байдаг хгүй юу. Уг нь би тэгж гүлчилэхдээ шүдний сойз ашигладаг байсан боловч яг ингээ гой зориултын сам нь гарчиж. Тэгээ би тэр самын загцсан байгаа. Самтаагаа ингээд энэ хоёр нийлээд 30 сая төгрөг болох юм шүү. За та нар одоо сам нь удахгүй их чинь би загцсан байгаа. Тэгэхээр та нар энийг авах гэсэн мөлөд бас авт болно надаас. За би нэг иймэрхүү байна. Тэгээд авсан юмнууд уг нь айгүй их зөндөө байгаа. Гэхдээ тэр болгоныг бас танилцуулна гэхээр та нарт нэг амар сонирн биш бах гэж бодож जैन. Тэгэхээр одоо хэдүүлээ шууд гол ажилдаа орё. За юу манайхаа гол ажилдаа орё. За тэнгисийн эрэг дээрх $24 шовны 2 дугаар улирлынх нь эхний 6 ангинд би яг үзчихсэн байна. Мэдээж хоёрыг ярихын тулд нэгтэй харьцуулаад авах шаардлагагүй. Ягаад гэвэл дандаа шинэ хүмүүс, дандаа шинэ vibe те шинэ ингээд одоо бүх юм айгуугаа шинэлэг байлээ. Угаасаа яг тэгтээ зүгээр харьцуулаад ярих юм бол шовны бүтэц хийц, эдит ч юм уу шавны одоо харуулж байгаа, үзүүлж байгаа тэтгэр зүйлүүдийн л харьцуулах зүгээр. Тэрнээс хүнийг хүнтэй жишнэ гэдэг чинь хамгийн муухай тэнэг зүйл байдаг учраас би тэгж ерөөсөө ярмааргүй байна. Гэтэ мэрсэр чүд нэг юм хэлэх ёстой юмнуудыг бол би хэлээд явна шүү заяа. Тэгээд дээрэс нь би хүмүүст оноо өгөх ч юм уу те ингээд 10-аас тэд 10-аас эд гэсэн юм тийм тэнэг юм ерөөсөө би нэг бичлэг өгсөн чинь тэгсэн байсан. Гэхдээ тэгж бас болохгүй л дээ. Хүнийг бас өөртөө дүгнээ те ямар хоол идэж байгаа биш, ямар хувцас сонгож байгаа биш. Бүхэл бүтэн хүн чамтай адилхан байх албагүй те, чам таалагдах албагүй те. Тэгэхээр хүнийг бас тэгж дүгнж болохгүй гэж би л бодож байна. За тэгтээ окей нөгөө одоо юу гэдэг эсрэг хүүсний тал дээр эмгтээлэг хүний гоо сайхныг эмгтэй хүнийхээ үүднээс гоо сайхныг дүгнэх ч юм уу ингэж ярьж болно гэж бодож байгаа учраас би яг иймэрхүү маршрутаар иймэрхүү зарчмаар ярина шүү. За тний season 1 дээр бол би яг үзэж байхдаа мэдээж of course шинэ байсан шинэлэг тэ хамгийн анхны юм гэдэг чинь анхных байдаг тэ нэвтрүүлгийн vibe season 1-ийн уур амьсгалын хувьд болохоор ерөнхийдөө нэг юм кино үзэж байгаа те яг юм зохиолтой те баг скрипттэй энэ төр юм үзэж байгаа юм шиг мэдрэмжийг надад өгчсэн бол season 2 дээр ёстой жинхэнэ за та нар чөлөөтэй бай дураараа яар хүснээ ярьцгаа хийцгээ ерөөсөө эндээс чи бид нар ингээд харж байгаа л эдитлэн гэд хэлсэн юм шиг яг тийм шоу үзэж байгаа юм шиг мэдрэмжийг надад хоёр өгж байгаа. Нэг нь болохоор кино үзэж байгаа юм шиг ч юм уу те нэг юм цохиолтой юм үзэж байгаа юм шиг надад санагдчихсэн баггүй. За тийм байна. За тэгээ season 2-д оролцсон хүмүүс бол season 1 дээр байгаа хүмүүстэй жоохон төсөөтэй of course хүн юм чинь хүн болгонд нэг юм төсөө зан чанар, шинж чанарууд, зам байдлууд, үйл хөдлөлүүд байдаг те. Тэнгүүд яг нэг юм season 1-ийн эстраштэй те. Эстертэй одоо season 2-д орж байгаа төгсөө одоо нэг залуучуудаас хамгийн жаахан байгаа шүү дээ одоогийн байдлаар. Тэгээд төгсөө надад нэг юм жаахан төстэй vibe та санагдаад яг тийм мэдрэмжийг надад өгсөн. Алдчихгүй ингээд жаахан юм аа гэдэг нэг юм жоохон юм да гэсэн юм мэдрэмжийг яг ялцчихгүй өгөөд ийлээ. Би эхлээд уул яг уран байгаа штэ тий. Уран болохоор би эхлээд нөгөө хасаа гэдэг ингээд эхний 1 2 3 анги дээр ингэсэн чинь би хайсан заяа. Яг ч нэг юм травматай болцсон лээ. Нөгөө өмнөх сизон дээр Чинзоогийн араас нөгөө намоо нээлттэй байснараа дуртайгаа илэрхийлснээрээ одоо тэр тэгтээ бас ингээд
буруу зөв гэдэг надад бол биш заяа. Хүний яг балер зан тэр ихгүй юу? Өөрийг нь гих тусам хүн сонирхоо болдог тэ. Үнгүү аваа гэд ингээд бараг хямдруулаад өгөө аав гэхээр биний амаргүй санагдчихдаг шиг те. Яг хүн болгон яг эн чинь зүгээр нэг юм эрэгтэй хүн дээр биш заяа. Эмэгтэй хүмүүс ч гэсэн яг тэгдэг штэ те. Чамд ингээд дуртай байгаа нь мэддэл, чамаа гэж байгаа нь мэддэл ингэнгүүт л сонирхол буурчдаг. Яг тэр шиг ингээд уул яг би яана, уул я битил да яг дахиад түүх давтагдлаа ааш гэжсэн чинь манай уулийн арай азар сизнийг үдсэн юм шиг үлээ. Болцсон. Тэгээ хэлсэн чи боли гээл ингэсэн чинь хасаа яг тэнд уйлаагаас өөр хинч өөрт нь дуртай биш байгааг мэдж байгаа те. Яг орчноо мэдрэнгүүтээ тэмцэнээс одоо шоунаас хасагдахгүй тулд тоглолтод байсан хэвээрээ байхын тулд уйлааг илүү бүцэлээд байна уу гэдэг муха хардлага надад төрсөн шүү. Хасаа. Яг уу юу болохыг харжлаа. Гэхдээ уйлаа чамд хасаа тогрохгүй гэхгүй. Би тэгтээ хасаа дургу биш заяа. Арай л ийм уг нь задгаа сэтгэх гээд байгаа юм заяа. Уг нь задгаа сэтгээд уг нь амар тоглогч байх гад эхнээс ичээдсэн чинь хэтрүүлсэн. Нөгөө too much not good штэ тий. Яг хэтрүүлсэн. Тэгэнгүүт одоо хасаагүй цааш харж лээ. Ямар ч хэсэн уулиатайгаа ингэсээр агаал за үйл яам нь хоёулаа шүү гэсээр агаад дуусах нь уу эсвэл яах нь мэдэхгүй байна. Ямар тач тэгж бодож байна. Уулиа бол үнэхээр өрн гэсэн ертөнцтэй маш гоё юм аура сайтай арай зөөлөн нэг юм зөөлийн мэтчүүд гэдэг чинь нэг төгсөө бол мэдээж жаах юм да. Гэмээр тийг санагтаад байгаа. Одоохондоо тэгээд хамгийн муухай хоб базаж хамгийн дэж хорыг хутгаж бас тэгтээ нөгөө жоохон болохоор ингээд юм болгонд өсчээд одоо юу юм бэ? Зүгээр ингээд тэнд ингээд урлагийн үстэй болж байгаа штэ те 6 дугаар анги дээр тэр өдрийн элчин нөгөө Trey юусэн штэ те Trey ингээд зүгээр хаалтын үгийг хэлэх ч юм уу нөгөө пив толгосгааадсан да. Тэгэхэд Trey би үг хэлвэл бас ингээд яг гоё айгу гоё хөтлөөдсөн штэ. Тэр өдрөө айгу гоё аваа явцсан. Тэгэнгүүтээ яг тэр хаалтыг бас тэр хүн хийх хэрэгтэй байсан чинь яг ингээд төгсөө урд орн ороод ингээд яг го цаана vibe нь ямар байсан мэдэхгүй те бусд нь ичээ санаа зовоод зааш гарч хэлж гэдэг ч юм уу байсан бич болно. Гэтэ ийм хүн болгоны өмнөөр бүх юмний дуранд одоо pick me чаашаа заяа. Зүгээр ингээд байнга л юм өртөөд байлээ. Одоо нөгөө Тэмэр ч юм уу те нэг шин дуу ингээл явлаа л хар дуртай болцдог шиг ингээд харагдаал байвал надад дуртай болно да гэж байгаа юм шиг ингээд үгүй ер нь л өртөөлэй гэсэн бодолтой байна уу да гэж би харсан. Миний энэ дунд заяа хамгийн их таалагдсан залууга би ч бас эмэгтэй хүн штэ. Шоун дээр би ингээд хамгийн их таалагдсан эрэгтэй би хамгийн сүүлд хэлж өгөө зэ. Та нар тэгээд санал нийлж гэнэ үү? Бичээрэй за. Тэгээд миний хамгийн их бас ярмаар исэн хүн бол амраа исэн. Нөгөө дуучин амраа нөгөө ever make me feel alive. Би тэгтлээд амраг хараа таниагүй заяа. Яг дуу нь яваал амрагийн ингээл яг танилцуулгын хэсэг ингээл гараал ингэсэн чи эн чинь нөгөө амраа юм биш те гэд. Би дандаа нөгөө нэг цариг нь харахгүй дууг нь сонсдог гэсэн юм билээ. Яг би дууг нь сонсоод амар өөр хүн бах гэж бодож исэн. Тэгсэн чи миний ингээд бодож исэнаас яг нуулгүй хэлэхэд миний хүлээлтээс жоохон доор байсан. Ингээд яг хөө тэнд баг өмсөхгүй үннээрээ нүрээрээ байгаад над таалагдахгүй байж болно. Би тэрийг шүүхгээгүй шүү. Зүгээр л миний хүлээлт айгу өндөр байсан юм байлээ. Ингээ хүн чинь нөгөө бүх юмыг ингээ далд хумсартай эхлээ сэвэлждэг юм байна л да. Тэгээ дараа нь ингэж гаргаж ирээд яг өөрийнхөө яг үндсэн их тарихтай гэж юм те ингээд яг ингээд баланслж үздэг юм уу хайшин. Тэгсэн чи яг ингээд доош хавцсан. Тэгтээ зүгээр гоё юм ихтэй, гоё биетэй. Амрагийн мөр зүрх нь бүрмхээр гоё юм бэл ч те. Юу чи Жини юм уу Лиса юм уу ашин. Одоо нөгөө сүлд орж ирсэн нацаг ба штэ те. Нацагч нь нэрээ юу юм бэлээ штэ. Спайр гэдэг ерөнхий сайд асан Спайрын нагц хүү юм бэлээ штэ. Нагц хэний солиорч зээ хүү юм бэлээ штэ. Тэгээд баяргаа өөр гардаж өсгсөн баг тэр хүүхэд нь юм бэлээ. Тэгээд угаасаа айгу тийм майндсеттэй хүмүүжилтэй их зөөлөнч залуу ах шиг үлээ те. Айгу тийм эвдрээгүй тийм залуу байлаа нэх хөөрхөн хөхтөлээ хөхөд гинэ. Хөөрхөн залуу байлаа. Тэгээд нацаг бас аймгүй хөргөн таалагдсан. Тэгээ угаасаа амраа крашлдаг гингүүд орж ирэл угаас анханаас амраа руу ингээд онлол тий амраа гэдэг байгаа надад бол аим хөөрхөн үнэнч айгу тийм зүрх сэтгэл нь айгу зөв өссөн хүн юм байна даа л гэдэг мэдрэмжийг өгсөн. Тэгээ манай амраач болохоор
нацаг ингээд нэг юм өөрт нь ерөөсө тохирохгүй залуу гэдгийг цаа чи мэдж байгаа юм шиг санагдсан надаа. Өөрийнх нь vibe те төрөл нь сонирхдаг төрөл нь биш гэдгээ мэдж байгаа ч гэсэн яг ингээд шоунд анх удаа өөрийг нэгж байгаа хүн гараад ирэнгүүт яг ингээд яг хасаагийн адилаар гэхээр бас муухай болчих гээд байна. Гэтэ арай жоохон өмчлөхгүй дээ нөө гэж би бодсон шүү. Яг ингээл те чи намайг хэрвээ өнөөдөр болзоонд авч яваагүй бол тий жоохон сайд гэж мэгээд ингэсэн чинь эмэгтэйчүүдтэй бити тийм хитрхи задгаа байгаа ч жоохон нуу гониглог байсан чи инээж байгаа юм шиг бай. Тэгжээж өөрийн гэсэн хүнээ өөрийн болгодог байхгүй юу? Ер нь эр хүн, эм хүн хамаагүй бүгд илэрхийлээл, дэлгээл, барайл, майлда, авчхалтаа гэл гүгээлээ. Тэр хүн чинь цаашаа зайлаал одно. Ийм л дүрмээр хідүүлээ тоглож амьдрдээ шүү. Яг үнэндээ за нацаг тэгж бодогдож байна. Одоогоор яг ямар хүн гэдг нь сайн ойлгомжтой биш. Ерөнхий анхны дүгнэлт юм байсан. Цитулаг яри. Би цитулаг тэцүүлаа гэж солиороод байна. Би яг зөв хэлждэг гэдэг сая. Цитула болохоороо яа нэг юм эхлээд нэг юм руу орохдоо нэг амар ингээл алан гэж ордог нэг хүмүүс эдэр шүү дээ. Яг ингээд дунд нь оронгуудаа одоо зүгээр далаараа орлоо гэж бодъё л та. Юу эсэ би тэр зай хүртэл зүгээр гусан штэ, сэлэн штэ гэж ороод яг голдоо очоод лээч юм уу. За яасан ч яхахтэй гэсэн байдалтай ч юм шиг те. Яг тэгэнгүүтээ яг хэнийг гэдэг нь ингээд яг яг шоунд ирсэн утга нь яг тэрэлдээ те бүгдэнтэй нь уулзаж үзэх хэвээр бүгдийг мэдчих хэрэгтэй. Чиний буруу харж байгаа хүн чинь чамд илүү тохирох хүн юм билүү те. Яг энэ шоуны ч яг гол санаа нь тэр байгаа даа штэ. Тэнгүүд манай хүн болохоор яг уг нь тэр санаагаа ингээ хэрэгжүүлмээр байдаг авчиг дотоод хүн нь жоохон хүсгүй байгаа юм шиг надад л санагцаа. Нэг юм за яах вэ? Ингээл явж итэл тэгэл нэг гайг өхөөрхө охоор төрөл явандаа. Болохгүй бол энэ тод биш штэ тий тодыг авчин штэ гэсэн байдалтай. Тэгж л мэдрэмжийг төрүүлээд байгаа. Тэгээд дараачихын миний яриа хүн болохоор тодыг ирчээ. Тод болохоор хөрхөөхөн, гоёхон тэгээ илүү дутуугүй оршиж л байдаг тий. Гэтэ магадгүй надаа тод жоохон санаатай гэж магадгүй. Ер нь илүү өөрийгөө ойлгодог, илүү юм хүмүүсээр ингээд тоглож чаддаг ч юм уу. Эсвэл илүү хүмүүсээр ингээд юу хийлгмээр байгаагаа хийлгэж чадхаар айгу тийм шиг надад санагтаад байгаа байхгүй юу. Тэгээд зүгээр ингээд эсвэл нөгөө талдаа одоо огт тодод таалагдсан нэг ширхэг залуу байхгүй. Тэгэнгүүт тод гой залуу ороод ирвэл тод бол бүр шал өөр болно заяа. Би яг одоогийн байдлаар тэгж дүгнж шал өөр болно гэж дүгнж байгаа. Тэгээд өөрт нь таалагддаг залуу өөрийнхөө залуу тавих босхон ч гэсэн айгу жоохон өндөр эмэгтэй юм шиг надад санагдаад байгаа. Зол жаргалын үед болохоор манай золоод би зол жаргалтыг амар дэмжиж байгаа заяа. Яа нэг амар юм хөөхөдөд яахад тэгээд би нөгөө нэг юм солонгос дуучны клипийн тавсноос нь хойш ингээд нөгөө Руби ярьсан штэ те ингээд гадаад дуучны хэн блэ би яаж солонгос дуу нэг сонсдгоо болохоор бас сайн мэдгүй байгаад байна. Тэгээд клипийн тавсан Монгол охин гээд зол жаргал гээд ингээ ярахт нь би яг үзчихэд инстаграмыг хайж олоод ороод үзсэн чи бурхан министэй янзын гоё охин байсан. Тэгээд би яг ингээд хоолойг нь сонсож байгаагүй байж байгаа дахиад Ruby-гийн подкастн дээрээс те Hot Mic Diaries гээд подкастн дээрээс нь оролцсныг үзсэн чинь би ямар аймаар цих суудсан бэ? Нуруу нөвдлөө гэж бодсон. Тэгж бодсоороо дуусгасан. Яг гоо эмэгтэй ингээд цих байх ёстой л доо. Тэгвэл минийх нөгөө нуруу өөрөө өвддөг учраас би ингээд цих удаан суух надад амар хэцүү байдаг. Цих суух ч хэцүү, бүгдийг ч хэцүү байдаг. Тэгсэн чинь манай зол жаргал бүр ингээд бүр амар гоё ингээд суугаал. Яаж ч тэр өгзөн үсгэн ямар гоё юм бэ те. Ингээд суугаал. Ингэсээрээгаал яриан дуусаад дад ингээд удаан амьдарчаар жоохон Монгол vibe Монгол нэг юм vibe байдаг та. Тэрийг алдсан байж магадгүй. Энэ хонгор бас байна. Тэ нэг юм ягаад ч нэг юм Монгол vibe байхгүй нэг юм байдаг штэ. Тэргээд тэгсэн чинь надад жоохон тэрэн дээр жоохон гэсэн бодол төрсөн шүү. Тэгтээ гоё юм ихтэй хамгийн гол нь би зол жаргалд одоо таалагдж байгаа. Зол жаргал тэгээд айгүй буруу хүмүүс тоочглоод байгаа байхгүй юу. Одоо ингээд нацгийг жаахан ингэж байгаа гэж мэгээд хэрэггүй золоо минь нөө тэгэхгүй. Золоод нэг юм
аимшигтай зөвүүн залуу амар тохор. Нэг тийм зөвүүн залуу орж ирээд золж чагалаа юм бүр ингээд бүр ингээд солиортол дурлуулаад те ингээсэ гэж би амар хүсэж байгаа. За дараа чи ярих юм болохоор хонгор болохоор окей тэр mindset тэр зүйлүүд нь бүр галзуу crazy тэр level up те ийм байгаад байгаа боловч жоохон юм яа хитрхи бүр те жоохон уйтгартай. Тэгээд урлагийн үзлэг дээр үзүүлсэн үзүүлбэр нь бол ингээд аюу их юм ойлгуулж илаа штэ манайхаа. Амар их юм ойлгуулж илаа шүү. Би тэр бүжгийг хараад уйлсан штэ ахуулаад. Зүгээр үнэхээр аим гой өөрийгөө илэрхийлж үнэхээр чадчихилээ. Одоо нэг юм хүмүүс эдэр ч нэг юм бусдаас ондоошоод идэг. Заавал бусдаас өөр байх хэрэгтэй юм шиг бодоод идэм болов те. Яг тийм хүмүүс шиг надад жоохон санагдсан. За Мичи байна. Мичи хасагдсан те. Би Мичиг бол зүгээр ороод гарахад буруудахгүй гим те нэг тийм л юмхтэй байна да гэж бодчихсон. Гэхдээ хөөрхөн бүх юм нь хөөрхөн. Яагаад ч одоо нэг юм байдаг штэ. Нэг юм хоол ингээд амсаад үцхээр бүх юм нь болцсон мөртлөө нэг л болцогдгоо. Яг тийг санагдсан надаа. Тэгээд хонгор тэр хоёр ч гэсэн яриан таарад инхээр яг нэг магадгүй Мичи илүү сонсдог хүнд дуртай гэж магадгүй гэж би бодсон. Өөрөө нөгөө айгүй ярих дуртай эмэгтэй шиг санагдсан байхгүй надад. Тэгэнгүүтээ илүү сонсож өгдөг хүнд айгүй татагддаг эмэгтэй байна да гэд бодчихсон чинь бараг зөрөөгөө миний мэдрэл бараг зөрөөгөө. Тэнгүүд хамгийн анх заяа season 1 дээр би Мока Чинзо хоёрыг хэдгээр ангаас нь үлээ яг хараад эхний нэг хэдэн ангаас нь хараад Чинзо Мока цай илэрхийлэхгүй тоглоод штэ тэнд нөгөө барьж тавьж гүүх бити гүүгээ би хэлээд байгаа. Яг тэрийг Чинзо Мока дээр хэрэгжүүлсэн хгүй. Тоохгүй юм шиг, огт хамаагүй юм шиг ингээл тэгсэн мөртлөө харьцаараа нүүр нь улаагаал ичээл ингээд эсэхгүй. Тэ ганцхан Чинзо Мокатай л тэгж харьцдаг бусдантай нь зүгээр л харьцдаг байсан байхгүй юу. Тэгэл яг миний бодчихснаас ерөөсөө зөрөөгүй. Тэгээд хамгийн сүүл зүр сэтгэлээ дагсан биш шүү. Тэгээд дууссан шүү дээ. Тэгээд яг Мокагийн хөтөлгөө бол гоё ялаа. Гэхдээ ягаад ч манай Мока нэг сонсоор гад дуртай болцсон гэдэг шиг харсаар гад амар хөөрхөн тасцсан. Манай Мока л хамгийн хөөрхөн охин юм шиг л бараг л харагдаад байлаа шүү. Сэрэг дээр штэ те. Одоо тэнд байгаа залуучууд чинь ингээд айгүй гоё vibe, маш гоё мэдрэмж тийм орчинд байгаа штэ. Тэнгүү тэнд нэг залуу намайг чиста хөөрх юмаа гэлчгэр цаана нугаа байгаль интерметр тэр дуу чимээ далай малай те эдрээс нь болоод тэр чи хөрх юмаа гэдэг үг би зүгээр нэг юм годонд явж байгаа нэг хүний Монголдоо ингээд сонсох биш тийм орчинд тийм шоунд тийм вайбанд сонсохоор тэр үг баг 10 дахин хүчтэй орно шүү ишээгээ тэр залуучуудын одоо ингээд гаргаад байгаа одоо зарим зүгээр ингээд сэтгэл хөдлөлүүдийг хэдүүлээ бүр зүгээр ингээд аим гой үзэх хэрэгтэй хүлээж авах хэрэгтэй байхгүй. Ягаад гэвэл тэр vibe тэр сэтгэл зүгээр бид нар өөрсдөө тэнтэйсэн бол яаж шившгээд хэлэх бол тэр гэж би боддог байхгүй хаяа. За тэгээд иймэрхүү байна. Ямар ч байсан тэгээд зүгээр оролцож байгаа яг нуулгууны нуугуу ингээд угаасаа л хов болгоод ярьж байгаагаас хойш оролцож байгаа манай залуучууд хитрхи тарах юм аа. Бүр ингээ хитрхи хил амнаас айх юм. Матан садны ахыг чи ярианаас айх юм. Вэжээсээ имэх юм. Нэр төрөө унгахаас айх юм. Ингээл ирээ царай алтах биш л те. Нэг юм задарсан нэг юм ерөөсө хэрэгтэй байгаа манай залуучууд яг season 3-т хэрвээ чи орохоор төлөвлөж байгаа бол чөлөөтэйгээр байгаарай. Бүр найзуудтайгаа ингээд нэг ангалцдаг штэ нэг аялал мэлэлд яваад. Тэр шиг зүгээр л ангалзаад өгөөч бурхан минь гэж би бүр хэлчмээр санагдаад байсан. Гэхдээ ирээ цэргүү биш те. Ийм balance baby, okay? Тэгэл яг гоё байх хэрэгтэй гэж бодоод байгаа. Илүү даруухан байна уу да? Илүү Аз хүмүүжил ийм амар номо байдаг юм болов уу гэж би бодоод байгаа юм. Зүгээр ингээд оролцож байгаа эмэгтэйчүүдээ ингээд базаад ярих юм бол манай охтууд хатан ухаан гэдэг үгэнд ингэж орогцоор хагаад илүү юм айгуу тийм намблог им зөв ингээл сайхан гээл те ингээл юм аяа
байж ах хэвээр юм шиг баймааргүй байгаа. Тэрийг ганц эвдэж байгаа хүн Амраа байгаа. Тэгэхээр би Амраадаа энэ дээр бас баяр хүргэе. Залуучуудаа бүүнд нь бацаад ярих юм бол залуучууд маань штэ те. Ер нь эр хүн, ер нь альва хүн те их цөөхөн яриад их баг ярахаараа их зүгээр идэх шүү гэх те. Нөгөө тэнгийн дугаан сүртэй гэдэг шиг баг ярьсан хүн ер нь их хүнд үнэлэгддэг шүү гэд бас нэмэд хэлчихье. Багш юм ааш. Тэнгисийн эргийн 24/7 шоуны season 2-ын надад энэ залуу чи харин болцохоор юм уу тэр гэж харсан хүн бол Цэги байсан. Харамсалтай нь хамгийн хүчтэйгээ хамгийн хорч нь хороо найруулж агаад явуулсан бахаа гэж би бодсон шүү. Окей. Ийм байна. Өнөөдөр хэдүүлээ Тэнгисийн эргийн эхний 6 анги дээр миний төрсэн сэтгэлүүдийг сонслоо. Тэгээд хэдүүлээ дараагийнхаа хэдэн ангичуудын та нар үзхийг хүсэх юм бол би ярина. Үзхийг хүсэхгүй байвал тэгсийгээд болий. За тэгээд өнөөдөр энэ хүртэл үзсэнд баярлалаа. Бичлэг таалагдсан бол лайк дараад, subscribe дараад тэгээд хонхоо идэвхжүүлчих юм бол намайг ямар нэгэн бичлэг хийхээр notification очиж мэдээлэл очих болно. Бичлэгийн маань энэ хүртэл үзсэнд баярлалаа. Bye.